Хүрээлэн буй байгаль орчноо ургамал амтан ус мөрөнтэй нь хайрлан хамгаалах мэдлэг ойлголтыг хүн бүрт үнэн зөвөөрн түгээх зорилгоор Их дэлхий радио 107 эрхэм сонсогч та бүхэндээ Гоо Монгол нэвтрүүлгийг цувралаар хүргэж байна. Их дэлхийгээ хайрлцгаая. Хамтран дэмжигч байгууллагууд, байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль хамгаалах сан. Их дэлхий радио 107. Гоо Монгол. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Их дэлхий радио 107 долгионы клогийн боловсрал олгох зорилготой Гоо Монгол танин мэдхийн шинэхэн нэвтрүүлгийн маань эхний дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Энэхүү нэвтрүүлгээр бид та бүхэнд Монгол орны байгалийн бүс бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, тусгай хамгаалалттай газар нутгуудыг танилцуулах, ховор ан амтан, ургамлыг таниулах, экологийн мэдлэгийг тань нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Төгс байгаль хосолсон, онгон нагшин байдлаа хадгалсан газар нутаг, эх орноо хайрлан хамгаалах, унганд хүрхийг нь хадгалах мэдрэмж, сэтгэлгээг суулгах, үүнийхээ хүрээнд тодорхой мэдээлэл, баримт, хувьсан өөрчлөгдөж буй зүй тогтлыг нь байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүдийн ярилцлага, тайлбараар хүргэх болно. Амьд байгалаа танин мэдхийг хүссэн хэн бүхэн манай радиотой хамт байгаарай. Гоо Монгол нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт сонсогч та бүхэндээ Монгол улсын тухай, тэр дундаа газар нутаг, ан амтан, ургамлын талаар ерөнхий мэдээлэл, танилцуулгыг хүргэхээр бэлдээд байгаа лээ. Монгол улс. Манай улс нь далаад гарцгүй зүүн ба Төв Азийн орн юм а. Хойд талаараа Оросын холбооны улс, өмнөд баруун зүүн талаараа бүгд найрамдах Хятад ард улстай хэлэлдэг билээ. Манай улс нь дунджаар далайн түвшнөөс дээш 1580 м өндөрт оршдог. Хойд ба баруун талаар нь 3 уулын нуруу үргэлжилдэг нь Алтай нуруу, Хангай нуруу, Хинтийн нуруу ажээ. Харин улсын зүүн ба өмнөд талыг говь цөлийн бүс эзэлдэг байна. Монголын нилээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг бол хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтний оргил юм а. Алтай таван богдын Хүйтний оргил нь далайн түвшнөөс дээш 4374 м-т оршдог аж. Хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй, үүн дотроос хоньны аж ахуй давмгаалдаг. Улаан буудай нь газар тариалангийн гол ургац болдог бүтээгдэхүүн ажээ. Манай улс нь нүүрс, төмрийн хөдөр, зис зэрэг ашигт малтамлаараа ариун баялаг болсон юм а. Одоогийн Монгол улсын газар нутаг орчмоор чулуун зэвсгийн үед анчин, нүүдэлчдийн аваг бүлгүүд оршин сууж байсан түүхтэй юм а. Монгол улс нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигддэг боловч хүн амын нэгтаршлаараа хамгийн багад тооцогддог байна. Манай улс цаг уурын хувьд эрсдэс уур амьсгалтай, сэрүүн, салхи ихтэй орн юм. Цаг уурын нөхцөл. Манай улс цаг уурын хувьд эрсдэс уур амьсгалтай, сэрүүн, салхи ихтэй орн юм а. Жилийн дөрөн улиралтай, үүнээс өвлөн удаан үргэлжилж маш хүйтэн байх бөгөөд зун нь богинохон
Энэ үедээ ихэнх хурд тундас нь ордог ажээ. Хурд тундас нь хойд талаар хамгийн их буюу жилд дунджаар 20-35 см, өмнөд хэсэгтээ хамгийн бага буюу жилд дунджаар 10-20 см ордог байна. Нэмж хэлэхэд улсын нийслэл Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог аж. Байгалийн бүс бүслүүр. Үргэлжлүүлэн сонсогчдоо Монгол орны байгалийн бүс бүслүүрийн тухай мэдээллийг хүргье. Монгол улсын хойд талаас урагшаа явхад ойд хээр, говь цөлийн гэсэн үргэргийн 4 бүс өндөр улс ялангуяа хойд хээрийн бүсийн ууланд гарахад тайган ба тагийн бүслүүр ажиглагддаг ажээ. Монгол улсын байгалийн бүс бүслүүр гадаргын байдлыг харгалзан хангайхинтийн алтай уулархаг, дорнодын талархаг, говийн гэж 4 их мужид хуваадаг ажээ. Газрын хөрс. Манай улс газрын хөрсийн хувьд хөрөн, хар хөрөн, цайвар хөрөн, хар шорон, нугын хөрөн, говийн бор, цүлийн бор саарал, нуг намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрстэй. Үүний дотор үржил шимт хөрөн хөрс 50 орчим хувийг нь эзэлдэг ажээ. Газар тариалан эрхэлжүүлэх газар нь нийт газар нутгийн 0.76%-ийг эзэлдэг бол усжуулалттай газар 840 км² байдаг байна. Гол мөрөн нуурууд. Монгол улсад 67 мянган км урттай 3111 гол горих, 500 м3 эзлэх хүнтэй 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий, 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан байдаг бөгөөд газар орсны 139 горд газартай байдаг ажээ. Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон Төв Азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж 3 хуваадаг байна. Орхон гол бол Монгол улсын хамгийн том гол ба нийт урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133 мянган км² байдаг аж. Харин хамгийн том нуур бол Увс нуур бөгөөд энэ нь 3350 км² том юм а. Хамгийн гүнзгий нуур болох Хөвсгөл нуур нь 262.4 м байдаг төдийгүй цэвэр тунгалагаараа Оросын албаны улсын байгаль нуурын дараа 2 дугаарт жигсдэг ажээ. Ан амьтан ургамал. Манай орнд нэг ба олон насд модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал ногоо ургадаг бөгөөд ан амьтны хувьд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөл тамаарах 140 гаруй зүйлийн хөхтөн амьтан, 390 зүйлийн жигүүртэн амьтан амьдардаг. Үүний дотор тахи, хавтгай, мазаалай зэрэг амьтан, Монгол алтан хундаг, таргун шир, доргостын ван сэмбрүү зэрэг дэлхийд өөр альж газарт байхгүй ховор амьтан ургамал оршдог билээ. Тусгай хамгаалалттай газар. Сонсогч та бүхэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар мэдэх үү? Юун түрүүнд Монгол улсын үндсэн хууль улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал болон тодорхойлолтыг хэрхэн зааж өгсөн байдгийг сонсогчдод дуулгая. Монгол улсын маань тусгай хамгаалалттай газар нутгийг үндсэн 4 ангилалд багтаадаг байна. 1-дүгээрт дархан цаазад газар, 2-дугаарт байгалийн цогцлборт газар, 3-дугаарт байгалийн нөөц газар, 4-дүгээрт дурсгалт газар хэмээн 4 ангилдаг ажээ.
Тэгвэл дархан цаазат газар гэж юу вэ? Байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлж чадах унган төрхөө хадгалсан шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар хэмээн нэрлэдэг байна. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан үзээд онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс хэмээн 3 хуваадаг ажээ. Манай улсын дархан цаазтай газрууд нь Богдхан уул, Нагалхан уул, Батхан уул, Уран уул, Жалавч жинхэн, Булган уул, Хорог, Хасагт хайрхан, Булган гол, Ёлын ам, Лачин вандад уул, Говийн эрх их дархан газар, Хөхс эрхийн нуруу, Тэрэлж, Хан хөхийн нуруу, Анз шир, Хар баалгас, Амар баясгаланд хийд, Бурхан буудай уул, Алтай таван богд гэх мэт маш олон дархан цаазат газар байдаг ажээ. Байгалийн цогцлборт газар гэдэг нь байгалийн унган төрхөө харьцангуй хадгалсан түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхгүй экологийн хүмүүжилт ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг хэлдэг байна. Байгалийн цогцлборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан үзээд онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гэсэн бүсүүдэд тус тус хуваадаг ажээ. Манай орны байгалийн цогцлборт газруудад говь гурван сайхан, дарганг, их богд уул, мянган угалзат уул, мөнх хайрхан уул, ноён хангай уул, орхны хүндий, тарвахтай нуруу, тужийн нарс, улаан тайг, хан хөхий, хар ус нуур, өвсгөл нуурын айсав, хустай нуруу гэх мэтээр маш олон байгалийн цогцлборт газартай. Байгалийн нөөц газар гэж юу вэ? Байгалийн тодорхой хэв шинж аль нэгэн нөөц баялагийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх, зэрэг нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар хэмээн нэрлэдэг байна. Манай орны байгалийн нөөц газарт Нагалхан уул, Батхан уул, Булган гол, Ухтам, Шарга манхан, Загийн ус, Алаг хайрхан, Бурхан буудай, Иргэлийн зоо, Их нарт, Тосон хустай, Хар ямаат, Ях нуур, Дэвлийн харал, Хан жаргаланд, Намнан уул, их газрын чулуу, Тэсийн гол орчмын нутаг зэрэг нутгууд хамаардаг байна. 4 дахь ангилал бол дурсгалт газар юм. Энэ нь байгалийн өвөрмөц тогтооц, түүх, соёлын улмөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өлөн үлдээх, үүний тулд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дурсгалт газар хэмээн нэрийддэг ажээ. Дурсгалт газар нь дараах төрөлд хуваагддаг байна. 1-дүгээрт байгалийн дурсгалт газар, 2-дугаарт түүх соёлын дурсгалт газар, 3-дугаарт дэлхийн болон үндэсний соёлын үеийн дурсгалт газар хэмээн хуваадаг ажээ. Манай улсад Хэрмэн цав, Баян цаг, Хонгорын эс, Хойд цэнхрийн агуй, Ноён уулын хүн нүгийн булш, Хөвсгөл нуур, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Ээж хайрхан, Үйсийн 8 нуур, Сүйхэнд, Шилийн богд, Хүргийн хүндий, Даян дээрх, Хар хором хотын тойр, Төвхөн хийд, Эрдэнэзүү хийд, Ширээд цагаан нуур, Хүн чулууны хонхор, Соён бут толгой зэрэг маш олон байгалийн дурсгалт газрууд бий ажээ. Гоо Монгол нэвтрүүлгийнхээ цаашдын дугаарт Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгуудыг дугаар бүрт дараалан танилцуулах, ховор ан амтан ургамлын тухай мэдээллийг хүргэх болно. Ингэхдээ мэргэжилтний яриа, баримт судалгаагаар баяжуулан илүү өргөн мэдлэг олох хуудас нэвтрүүлгийг хийх юм аа. Хамгийн ихний дугаартаа сонсогч та бүхэндээ Монгол орны тухай ерөнхий мэдээллийг хүргэлээ.